Үхрийн хэлээр хүмүүс салаад л хийгээд байдیں штэ. Тэгвэл өнөөдөр хийдүүлээ. Хуумыг хийж үзцгээе. Үхрийн хэлээ эхлээд нэг 10 орчим минут халуусанд буслахсны дараа тэр усыг асгаад дахиж нэг удаа ус хийгээд тэгээд ер нь бол давс хийгээд чанана. Хойр тийм үхрийн хэл идээгүй амар гоё юм. Байж байгаад гоёс илэг шарж идмээр санагдлаа. Махан илүү амтлаг, идэхэд илүү урамтай болохын тулд жоохон сой соус хийжгаад хуурж өгсөн. Одоо дипи соусаа бэлтцгээе. Би юм тараг майнуудтай соуснд бол үнэхээр дуртай. Тэгээд энэ удаад орцын жоохон уучлаад паприка болон cayenne pepper-ыг хийсэн байгаа. Амт нь бол халуун ногоотой гэснээр баг зэрэг чихэрлэг. Тэгээд эсгэлэн амттай болсон. Манай гэрийнхэн тараг идэхгүй байх юм бол би ер нь бол хоолнд нь бас иймэрхүү байдлаар оруулж өгдөг. Ийм гоё өтгөн. Вау, үнэхээр амттай боллоо. Ногооны үед бол мэдээж хэрэг мөөгөр редиск гээд таад өөрсдийнхөө идэж чаддаг, идэх дуртай тэр ногоонуудаа ашиглаарай. Яаж ийм гоё нэмгэн гурил хийдэг вэ гэдэг байхгүй юу? Энэ бол хийсэн гурил биш, авсан гурилгаа талхны оронд авахар хөлөгчгүй учраас их зүгээр санагдаад идэв. Энэ ягаан болохоор миний дарсан сонгон байгаа. Энийн оронд бол зүгээр ягаан сонгон хийчих болно. Тавган дээр ногоо яалахаар иддэггүй ирнэ. Яг ингээд гурилын ороод өгчөөр бол хүмүүс айгүй гоё дуртай иддэг. Та хэд маань туршаад үзээрэй.